Минь тэгээ та энэ өдрийг өгсөн танд баярлалаа эзэн минь. Тэгээ бид нар хамтдаа таны үгнээс суралцахад тэгээ та энэ цагт яг бидэнд ямар зүйлийг ойлгуулж өгөх гэж байгаа бидний зүрх сэтгэлд, бидний сүнсэнд, бидний оюун ухаанд, бидний сэтгэл, бидний хүсэлт та бас ойлгуулж өгөөрэй гэж танаасаа гуйж байна. Тэгээ бид нар сонсоо зогсохгүй энэ хаалгаар гарахтаа тэрийг бүгдээрийг нь мартахгүйгээр энэ 7 хоногийн туршид бид нар бодмоор байна, бид нар тунгаамаар байна, бид нар дээрээс нь бас амьдралдаа хэрэгжүүлэхийг хүсэж байна эзэн минь. Тэгээ танд баярлалаа. Тэгээ энэ өдөр эзэн минь таны хүсэл үнэхээр тэнгэр чигээ газар дээр бидний амьдралд бэлэх болтугай. Энэ бүгдийг Есүсийн нэрээр ярьж байна. Амен. За тэгээд бид нар одоо 2026 он эхлээд эхний сар өнгөрлөө. Хамгийн сүүлийн 7 хоног байна. Тэгээд 26 оны тухай бодох юм бол бүгдээрээ тэгээ энэ ондоо өнгөрсөн 25 оныхоос тэгээ алдсан, онсон, тэгээ хийсэн ажлууд, хийж чадаагүй байгаа зүйлсүүд олон зүйлийг дүгнэн аль хэдийн одоо бодсон. Тэгээд шинэ оноо төлөвлөсөн гэж найдаж байна. Тэгээд шинэ оноо төлөвлөх төлөвлөгөөнд чинь би бас Бурхны үгийг байгаасаа гэж хүсэж байна. Дээрэс нь Бурхны үгтэй яаж хандах вэ гэдэг таны зүрх сэтгэл, таны хандлага энэ удаад бас өөр байгаасай гэж хүсэж байна. Тэгээд Есүс хэрвээ бидний дунд өнөөдөр байсан бол тэр юу гэж биднэрт хэлэх байсан бол, юу гэж анхааруулах байсан бол гэж би бодоод энэ үгийг хуваалцаж байна. Мөн дээрэс нь ариун сүнснээс би залбирсан. Тэгээд биднэрт энэ онд 2026 онд бидний мартагдуулсан, бидний хийгээгүй, бидний гүйцээгээгүй гисэн хэрнээ амьдралд минь нэн чухал зүйл юу вүлээ гэд бас бодсон. Тэгээд ариун сүнснээс асуусан байна. Тэгээ ариун сүнс надад юуг сануулсан бэ гэхээр зэрэг Есүс юу хийж байсан бэлээ гэдгийг сануулсан байна. Тэгээ би өнөөдөр Есүс юу хийж исэн болоо? Тэ Есүс өнөөдөр бидний дунд суусан болвол бас миний оронд өнөөдөр үг хуваалцсан бол юу хуваалцах байсан бэ гэд хэдүүлээ бодцгоё. За Марк номын 1:35-ыг хэдүүлээ гаргацгаая. Тэгээ би хэдийн ишлэлүүдийг төрүүлээд та нарт хэлье. Марк 1:35 утсан дээр тэмдэглээд аваарай. Бичиж байгаа хүмүүс бас Лук 5:16 тэгээ Матай номын 14:23 тэгээ Лук бас 6:12 за тэгээ Матай номын 26:36-аас 39. За тэгээ би хамгийн сүүлээс нь эхэлье. Энэ болохоор зэрэг Матай номын 26:36-аас 39 байна. Матай номын 26:36-аас 39. За. Есүс тэдний хамт Гетсеман гэдэг газар ирж шав нартаа намайг тэнд очиж залбирах зуур энд сууцгааж бай гэд Петрийг бас Зебедийн хоёр хүүг авч явлаа. Тэгээд тэр зовж шаналж эхлэв. Тэрээр тэдэнд сэтгэл минь үхтлээ зовж байна. Энд үлдээд надтай хамт сэргэг байцгаа гэжээ. Тэр жаахан цааш яваад нүүрээрээ унаж эцэг минь болж өгвөл надаас энэ аягыг өнгөрүүлээч гэвч миний хүслээр биш харин таныхаар болог гэж залбирлаа. Тэгээд тэрээр шав нар дээрээ ирж унтаж байхыг нь хараад Петрт та нар надтай ганц цаг сэргэг байж чадсангүй юу? Уруу татагдахгүй тулд сэргэг бай. Залбир. Сүнс хүсэж байна харин мах бод дорой юм гэв. Тэр 2 дахь удаага явж залбиран эцэг минь би үүнийг уухаас нааш энэ өнгөрөхгүй юм бол таны хүслэл биелэг гэжээ. Есүс эргэж ирээд нүдэн анилснаас болж унтсан гэдгийг харав. Тэр тэднийг дахин орхиж холдон яваад 3 дахь удаага залбирч
нөгөө үгээ хэлжээ. Тэгээд тэр шавнар дээрээ ирж та нар унтаж амарсаар л байна уу? Харахтун цаг айсв. Хүнийхүү нүгэлтнүүдийн гарт тушаагдж байна. Бос явцгаа. Харахтун намайг бариулагч айсв гэлээ гэсэн байна. Есүс өөрийнхөө 3 дагалдагчийг аваа явсан байгаа. Зебедийн 2 хүү Петрийг авч яваад тэг Гицсимэн гэдэг газарт очиод залбирсан. Тэ 3 удаа залбирсан байна. Эхнийх нь юу гэж хэлсэн гэхээр зэрэг энэ аягтайг тэ энэ зүйлийг үнэхээр надаас зайлуулж өгөөч. Энэ загалмай дээр би цуглагдахыг хүсэхгүй байна. Гэхдээ юу гэж хэлсэн бэлээ? Гэсэн ч энэ нь таны хүслээр биелэх болтугай гэж хэлж байгаа. Тэгээд дахиад яваад залбирж байгаа тэр үхтлээ зовсон гэж байгаа. Тэгэхээр зэрэг бид нар заримдаа хэцүү байдалд ордог тийм. Тэгээд бид нар хэцүү байдалд орж байгаа бол яг Есүс шиг залбирцгаая. Тэр үед таны хажууд таны нөхөр байна уу, эхнэр байна уу, хүүхэд байна уу? Таны хажууд хүмүүс байна. Гэхдээ тэр хүмүүс тантай хамт залбирч чадахгүй үеуд байх болно. Тэд нар ядарсан уу, нойртой байна уу, унтсан уу? Эсвэл яг таныг ойлгохгүй. Тийм үү? Есүсийг дагалдагч нар нь ойлгоогүй, тий? Ганцхан цаг гэж гуйсан Есүс бүр тий. Ганцхан цаг та нар сэргэг байгаад надтай хамт залбираач гэсэн залбирсан уу? Унтсан тий. Залбираагүй. Гэхдээ Есүсийг загалмайд цуглагдаад тэр 3 хоногийн дараа амьлаад дээш өргөгдсөний дараагаар 12 дагалдагчид тий дэлхий даяар сайн мэдээг түгээгээд өнөөдөр бид нэр Есүс Христийн тухай сонсох тэр агуу үүргийг аль хэдийн гүйцэтгэсэн. Тэ? Есүсийн 12 дагалдагчдаас өндөр насварсан ганцхан дагалдагч байгаа. Йохан. Бусд нь бүгд залуудаа алуулсан гэсэн. Тэд нар бүгдээрээ өөрсдийнхээ итгэл үнэмшлийн төлөө тэ сүүлийн үед муухагаар юу гэдэг вүлээ? Фанат гэж хэлдэг орсоор тэ. Тэгээд зөндөө олон хүмүүс айдлуудыг дагдаг байгаа тий. Бид нар мэдэх юм бол сошиал ертөнцид тэдэн мянган фолловерстэй, тэдэн мянган дагагчтай гэж ярьдаг. Тэгэхээр зэрэг Есүсийн дагалдагч нар нь яасан? Есүсийг явсны дараагаар ариун сүнсний хүч чадал буусны дараагаар тэд нар сэргэг байж чадсан, тэд нар залбирч чадсан, тэд нар уруу татагдахгүй байж чадсан байхгүй. Тийм учраас өнөөдөр бид нар сайн мэдээг авцсан хэдэн Христийг явснаас хойш 2000 жилийн дараа. За 2026 жилийн дараа гэхэд бид нар өнөөдөр Христ итгэл Монголд орж ирээд 30 жил болсон байж байгаа. Тэгэхээр ариун сүнсний хүч чадал тэдний дээр буухад тэд нар хүчийг олсон. Тэд нар хүч чадалтай болоод залбирч чаддаг болсон. Есүс шиг байтугай Есүсээс илүү агуу үйлсүүдийг хийж байгаа. Өнөөдөр ч гэсэн дэлхийн олон өнцөг болон гүйцэлдүүлээгүй харин аавынхаа хүслийн дагуу бидний төлөө тэр загалмай дээр утсан гэсэн үг. За дараагийнх нь ишлэлийг хэдүүлээ. Марк номынхоо 1:35 хэдүүлээ харцгаая. За өглөө эрт харанхуй байхад Есүс босч ганцаараа газарт очиод тэндээ залбирсан баг. Тэгэхээр 2026 онд та ганцаараа залбирах газрыг заавал олох хэрэгтэй. Залбирдаг байсан байхгүй. Ганцаараа Бурхны өмнө суудаг байсан. Тэгэхээр зэрэг та нар өглөө босоод ажилдаа явдаг үстэй. Би ч гэсэн 9 сарын 1-ээс ахуулаад ажиллаж байгаа. Өглөө босоод ажилдаа явж байгаа. Өглөө босоод ажилдаа явахаас өмнө Бурхныг бодож байгаа, залбирч байгаа, цуглааныхаа төлөө залбирч байгаа, хүмүүсийг сандаг, онцгой залбирлууд юу байгаа лээ гэж боддог. Ажил дээр ажлынхаа газрын хүмүүсүүдийн төлөө залбирч байна. Тэгэхээр ганцаараа Бурхны өмнө очих нь та нарын 26 оны чинь төлөвлөгөөнд заавал орох ёстой шүү. Бүхнийг эхлэлийнхаа өмнө. За Лук 5:26 дээр, Лук 5:16 дээр хэлэхдээ харин Есүс ихэнхдээ эзгүй газар очиж залбирдаг байв гэсэн. Тэгээд энэ ганцаараа залбирахыг чинь юу гэж хэлж ийм гэхээр зэрэг танд хүн саад болохгүй газрыг хэлж байгаа. Өглөө эрт гэж юм. Бүр харанхуй нар мандахаас өмнө. Тэгээд энэ дээр болохоор ямар газар гэхээр зилүүд газар гэсэн байна. Хин нэгэн ямар нэгэн зүйл утас байна уу таны эхнэр байна уу, нөхөр байна уу, хүүхдүүд байна уу, нөхцөл байдал байна уу? Танд саад болохооргүй тийм газар гэсэн.
зилүүд газар очив. За гуравт нь болохоор Матай 14:23 дээр олныг тарсны дараа тэр ганцаараа ууланд гарч залбирахаар явжээ гэсэн баг тийм. Та ажил төрлөө хийж дууссаны дараагаар бас залбирна гэсэн үг. За ажиллаа хийгээ дуусчлаа, ядарлаа гэж шууд унтах юм уу? Ядарлаа гэд та юу хийдэг тэрийгэ хийх биш. Та залбирах хэрэгтэй байна. Энийг Есүс хийсэн нь Есүс биднийг дагуулад өөрийнхөө амьдралаар харуулсан гэсэн утгатай. За Лук номын 6:12 дээр болохоор тэр өдрүүдэд Есүс ууланд залбирахаар явж шөнийн турш Бурханд залбирсан гэж. За одоо дахиад яасан Есүс яг л биднэртэй адилхан энэ дэлхий дээр амьдарсан гэсэн үг шүү дээ. Тэнгүүд тэр түүнийг олон хүмүүс бүчдэг байсан. Түүнийг амар заяа үзүүлэхээргүй те дагж яваал те жишээ нь хараагүй хүн яасан блэ? Давидын хүү Есүс тайван байхгүй. Эсвэл ээж аавнаар манай хүүхдүүдийг те толгой дээр нь гар тавьж өрөөж өгөөч. Есүс тэр үедээ од байсан жишээ. Хүмүүс түүнийг дагдаг, маш олон фолловерстэй, дагалдагч нартай од байсан гэсэн. Тэгтэл тийм үедээ ч гэсэн сүүлийн үйлчлэл хийж байгаа тэр 3 жилдээ дандаа Бурхантай цагийг гаргасан байна. Шүнжэнгөө залбирсан байна. Үүрээр харанхуй нар мандаагүй бахад залбирсан байна. Нар жаргасны дараа залбирсан байна. Эзгүй газар очиод залбирсан байна. Тэгэхээр зэрэг 2026 онд та энэ цагуудыг гаргаарай. Есүс гаргасан бол биднэрт гаргах хэрэгцээ илүү байгаа гэсэн үг. Зовлонтой үедээ залбирах хэрэгтэй, өвдсөн үедээ залбирах хэрэгтэй, айсан үедээ залбирах хэрэгтэй. За хэдүүлээ хуучин гэрээнээс харъя. Дуулал номын 46:10 бичээд аваарай, эргээд та нар уншаарай. Энэ 7 хоногт энэ ишлэлүүдийг гаргаад хараарай. Нам гүн байж би бол Бурхан гэдгийг мэдэгтэн гэсэн. Нам гүм гэдэг дахиад би энэ нөгөө чимээгүй Бурханы өмнө очихдоо ямар газар, яаж, хизээ гэдэг бүх нөхцлүүдийг би нөгөө хэлж өгөхийг хүссэн. Эзгүй газар байх нь, хөнгүү газар байх нь, нар мандахаас өмнө байх нь, нар жаргасны дараа байх нь, ганцаараа байх нь. Одоо өөрийнхөө дотор байгаа байдлуудыг нам гүм болгоно гэсэн. Таны дотоод дуу хоолой чинь хэдэн дуу хоолой байдаг вүлээ? За мэдээж муурын сүнс тань руу урагдалтыг өгдөг. Муурын сүнс байна. Таны хүсэл нэг дуу хоолойтой. Таны оюун ухаан нэг дуу хоолойтой. Таны сэтгэл хөдлөл дуу хоолойтой. Таны бие махбод дуу хоолойтой. Ходоод хүртэл дуу хоолойтой хоол идэгээ салахгүй. Тэгээ бие махбодын бас нэг дуу хоолой нь яах вэ? Унти ядраад энэ хөвти. Жохон суугаад ном Библийг харж итл яадаг вүлээ? Нүд яадаг вүлээ? Унти салахгүй Библи уншихаар нойр хурж идэг тийм үү? Тэгтэл уцаа бариад ингээ юм үзэж хар нойр хөрөх үү? Бид нар ингээл уцаа үзэж байгаа л нэг шүдэнц мүдэнцээр твхтэй л уцаа үздэггүй шүү дээ. Библи уншихаар л нэг нүдэ твтгүү яах вэ болол. За тэгэл унтаа. Дуулал номын 62:1 байна. Миний сэтгэл зөвхөн Бурханд амарна гэсэн байна. Миний сэтгэл зөвхөн Бурханы дотор байж, Бурхантай хамт байж, түүний оршихуйд амарна гэсэн. Яг жинхэнэ амралт хаана байна вэ гэсэн чинь Бурхан дотор л байна. Тэгэхгүй бол энэ хорвоо дэлхийн эргэн тойрон чинь завгүй, эмгцэвцгүй байдал, дээрээс нь та уцаа барьчихаар энэ таныг одоо бүр өмнө нь та энэ утсыг эзэмшдэг байсан бол одоо утас таныг эзэмдэж байгаа. Үнэн үү? Энээс хамааралгүй хүн байна уу? Гараа өргөдөө. Энээс хамаарахгүй хүн байна уу? Банк бүгдээрээ мөнгө шилжүүлэх гэхээр банк энд байна. Холбоо харилцаа энд байна. Өөр юу байна? Ажил төрөл энд байна. Бидний баялаг энд байгаад байгаа нөгөө талаар. Гэхдээ Бурхан яасан энэ гар утсыг бүтээх оюун ухааныг хүмүүст өгсөн гэсэн үг шүү дээ. Тийм үү? Тэгэхээр нөгөө дахин анхдагч юу, өндөг анхдагч юу гэдэг шиг эзэн Бурхан биднийг бүтээсэн учраас бид нар энийг эзэмших хэрэгтэй. Эзэмдүүлж болохгүй гэсэн. Тэгэхээр таны 2026 оны чинь юу байх нь вэ? Зорилго дотор утсаа эзэмших зорилго чинь бас байх хэрэгтэй.
утсандаа эзэмдүүлэх биш, утсаа эзэмшицгээе. Исая номын 40:31 дээр эзэнт найддаг хүмүүс хүчийг шинээр авна гэсэн. Танд хүч дутагдах үе байдаг тийм үү? Сэтгэлийн тэнхээ чинь дууссан юм шиг. Тийм үеүүдэд эзнээс л хүч чадал ирэх нь. Матай 6:6 дээр өрөөндөө ороод хаалгаа хаагаад нууцаар оршдог, нууцаар бидний нүдэнд харагдахгүй байгаа тэр эцэгтэй нууцаа өрөөндөө ороод залбир гэсэн баг. Тэгэхээр бүх нөхцлүүдийг би хэлж өглөө шүү. Одоо гарах гарц байхгүй. Есүс юу хийснийг бид нар дагаж түүний дагалдагчид учраас ганцаараа та Бурхны өмнө сууна гэсэн. Хин нэгэнгүүгээр ганцаараа юу ч саад болохгүйгээр өөрийнхөө дотоод дуу хоолойнуудыг чимээгүй болгож жагаад Бурхныг сонсно. Ариун сүнсний дуу хоолойг ялгаж сурна гэсэн. Тэгээд энэ дэлхийд бид нар эрэхтэй нүцгэн ирээд энэ дэлхийгээс нүцгэн явна гэдэг. Тэгэхээр Бурхны өмнө зогсохдоо таны эхнэр, таны нөхөр, эсвэл таны хүүхэд, таны хамгийн дотны найз чинь таны эсийн бүлгийн ахлагч таны өмнөөс зогсохгүй. Та Бурхны өмнө ганцаараа зогсно. Саяхан бид нар цогоо тэгээд бид нар нилээд олон жилүүд найзууд явсан найдвар цуглааны мөнхтөө гэдэг найзын маань нөхөр нь асарсан баг. Тэр цогоотой чицүү. Тэгээ бид нар тэр хүн тэгээд ийм эрт яваад өгнө гэж бодоагүй. Тэгэхээр зэрэг энэ зүйл та 10 настай байна уу, 20 настай байна уу, 30 настай байна уу, 40-тай байна уу, 60-тай байна уу үл хамаарна. Амьдралд юу ч тохиолдож болно. Гэхдээ та өөрөө эзний өмнө очиход бэлэн эзэн танаас юу хүсэж байгаа вэ гэдгийг ойлгоцсон хийх ёстой зүйлээ хийгээд эзэн Бурхныхаа өмнө цэвэрхэн, эзэн Бурхныхаа өмнө буруутгалгүй тэгээ түүнтэй цагийг өнгөрөөж түүнийг таньдаг байх нь энэ дэлхий дээр бидний амьдралын утга учир байна. За одоо бидний амьдралд байгаа өнөөдрийн амьдрал биднэрт практик ямар алхмууд бид нар хийж болох вэ гэдгийг талаар би хуваалцъя. Мэдээж бид нар зоригтойгоор төлөвлөх хэрэгтэй байгаа. Өглөө босоод би нүдээ нээгэл утсаа барихгүйгээр залбирая гэдэг практик алхам танд хэрэгтэй. Эсвэл одоо өдөр хоол унд идэж уухаасаа өмнө өдөр бас нэг залбирая гэж шийдэх хэрэгтэй. Дээрэс нь унтахаасаа өмнө тэр өдрөө дүгнээд Бурханд талархаад бас залбирах хэрэгтэй байна. За гар утасны тал дээр ялангуяа би хэдэн цагийг гар утастайгаа өнгөрөөх вэ? Хий дими янз бүрийн контентууд үзэх үү, рилүүд үзэх үү, шортууд үзэх үү, дуунууд сонсох уу, кино үзэх үү? Та энэ дээрээ бас эмх цэгцтэй байдлыг бий болгоосай. Библи унш, мэдээж банкаа ашигла, ажиллаа хий. Гэхдээ илүү хий дими өнгөрөөж байгаа тэр цагуудаа уцтаа гаргаж байгаа цагуудаа хасаасай гэж хүсэж байна. За сэтгэлгээний хувьд та юуг анхаарах вэ гэхээр зэрэг Бурхан бидний зүрх сэтгэлийг хуваагдаагүй бидний нөгөө анхаарлыг ингээ хүсдэг Бурхантай ярьж байхдаа бид нар Бурханд хандан зөндөө олон залбирсан 25 он хүртэлх өмнөх хугацаанд одоо юу хүсэж байна вэ гэхээр зэрэг түүний дуу хоолойг би сонсоосоо гэж хүсэж байна. Бид нар залбирж бол хангалттай чадна, залбирдаг, Библи уншдаг. Одоо харин түүний дуу хоолойг энэ жил 2026 онд Бурхан надад юу гэж хэлсэн бэ? Библиэрээ дамжуулаад миний зүрх сэтгэлд юу гэж хэлсэн, миний оюун ухаанд юу гэж хэлсэн. Энэ зүйлүүдээ бас та тэмдэглээрэй. Та сүнслэг байдлаар Бурханыг сонсох тал дээр дараагийн түвшинд гараасай гэж хүсэж байна. Тэгээд миний өнөөдрийн хамгийн гол энэ өдөр тэгээ бас та цээжлээсэй гэж хүсэж байгаа нэг ишлэл байна. Энэ юу вэ гэхээр зэрэг Матай 6:21 байна. Энэ нь болохоор таны эрдэнэ хаана байна? Зүрх сэтгэл чинь тэнд байна гэсэн үг байна. Таны хамгийн үнэтэй эрдэнэ, хамгийн нандин тэр зүйл хаана байна?
тэр зүйл дээр чинь таны зүрх сэтгэл хамт байдаг. Тэр зүйлээс таны зүрх сэтгэл салдаггүй гэсэн үг. Тэгэхээр зэрэг бурхантай өнгөрөх цаг, бурхныг сонсох гэдэг тэр зүйл энэ жилийн чинь таны тэр нандин эрдэнэ чинь байгаасэ гэж би хүсэж байна. Тэгж чадвал таны зүрх сэтгэл тэр бурхантай өнгөрөх цаг дээр, бурхныг сонсох цаг дээр чинь таны зүрх сэтгэл байх болно. Тэгээд мэдээж бид нар бурханд хэцүү үеүдээ залбирдаг тийм үү? Бурханд хандан залбирдаг. Тэгээд бурханаас бид нар хариугаа авдаг. Тэгээд дараа нь бид нар яадаг вүлээ? Талархахаа заримдаа мартдаг. Бурхныг сонсохоо заримдаа мартдаг. Тэгвэл бурханд талархдаг, бурхныг сонсдог он чинь энэ 2026 он байгаас. За та Библийнхаа үгийг уншихдаа Библийн үгээ ишлэлээ уншлаа, дараа нь бодлоо, дараа нь залбирлаа, дараа нь танаас үйлдэл гаргах хэрэгтэй. Та бурхныг сонссон бол дараа нь та тэрийгэ бодлоо, тэгээд дараа нь та тэрийгэ бодлоо. Эзэн минь ээ, яг энэ таны өгсөн үгийн дагуу би одоо энийг ойлголоо, таны ойлгуулж байгаа, таны хэлж байгаа зүйлийг ойлголоо. Энийг би үйлдэхийг хүсэж байна. Тэгэхээр таны амьдралаас тэр хэрэгжилтүүд бурхнаас сонссныхаа дагуу үйлдсэн үйлдэлүүд гарах хэрэгтэй байна. Тэгээ бурхан цаг хугацааны дотор биднийг бүтээсэн. Тэгээ биднэрт өгсөн 24 цаг байна. Унтаж өнгөрөх дор хаяж 8 цаг Тэрнээс бусад 16 цагт нь бид нар яах хэрэгтэй вэ? Бид нар сэргэг байгаа учраас залбирахад, дээрэс нь бурханыг сонсоход, бурхантай яавал ойр байх вэ энэ онд? Яавал би бурхны хүслийн дагуу алхаад тэгээд үйлдэл хийдэг итгэгч байх вэ? Яаж тийм дагалдагч байх вэ гэдэг рүү анхаараарай. Тэгэхээр зэрэг залбирал гэдэг маань зүгээр хэрэгцээ гарахаар залбирдаг зүйл биш. Эсвэл сэтгэл хөдлөхөөр залбирдаг байх шаардлагагүй Эсвэл мартчаад гинт нэг юм санаанд орохоор залбирах биш. Та өөрөө зоригтойгоор шийдвэр гаргаад өглөө эсвэл унтахдаа заавал цаг гаргах хэрэгтэй байна. Тэгээ энэ цаг нь зөвхөн бурхан минь ээ, өрөөж өгөөрэй, хамгаалж өгөөрэй, амен гэсэн залбирал биш. Бурханыг таньж мэдье гэсэн. Бурхан надад хэлж байгаа үгийг би сонсомоор байна. Бурхан биднэрт хандаад ярьж байгаа гэсэн. Тэгэхээр бид нар түүний өмнө сууж ийж, ганцаараа байж ийж, өөрийнхөө дотоод дуу хоолойг намдааж ийж тгээ сонсно гэсэн. За дуулал хуучин гэрээнээс авсан. Тэгээд 46-гийн 10 дээр болохоор нам гүн байх хэрэгтэй гэдгийг хэлсэн. 62-ийн 1 дээр болохоор нөгөө нэг бурхан дээр байхад, бурхантай байхад, бурхны дотор байхад бидний сэтгэл зүрх амар тайван болно гэдгийг хэлсэн. Исая 40:31 дээр бидний хүч чадал шинчлэгдэнэ гэсэн. Матай 6:6 дээр бахаар бид нар хүмүүст би залбирж шүү гэж зарлаад авах шаардлагагүй гэдгийг хэлсэн байна. Тэгээ ганцаараа залбирах хэрэгтэй гэдгийг Марк 1:35 дээр хэлсэн байгаа Нар мандахаас өмнө залбираа гэсэн байна. Тэгээд Лук 5:16 дээр болохоор эзгүй газар очоо ганцаараа бай гэдгийг хэлсэн. Матай 14:23 дээр яасан. Олон хүмүүстэй завгүй байж болно. Гэхдээ ажлаа дуусаад олонтой байснаас өөрийгөө тэр цагийн дараагаар тэр цагаас өмнө залбираа гэсэн үг. Лук 6:22 дээр болохоор шөнийн турш залбирсан гэж.
Тэгээд асар их зовлонтой байна уу? Тэгвэл бас залбираа гэсэн. За тэгээд залбирахад амархан биш. Тэгээд дээрэс нь залбирахад хэцүү байдаг бол Бурхныг сонсоод сууна гэдэг бас амархан биш. Гэхдээ 2026 он таны төлөвлөгөөнд Бурхныг сонсох гэдэг төлөвлөгөө, Бурхантай цагийг өнгөрөөнө гэдэг энэ зүйл заавал ороосаа. Энийг заавал биелүүлээсэ гэж би хүсэж байна. Тэгээд энэ бас Есүс биднээс хүсэж байгаа зүйл. Энэ нь зөвхөн та нараас биш, зөвхөн надаас биш. Энийг дэлхийд даяар байгаа Христ итгэгчдээсээ тэгээ Бурхан хүсдэг зүйл гэсэн үг байхгүй. За Бурханы өмнө суухад тэгээд та өөрийгөө таньж мэдээд та Бурхантай хамт ярихад тэ Бурханыг сонсоход танаас заавал шаардагдах зүйлүүд байгаа, нөхцөл байдлууд байна. Та өөрийгөө бэлдэх хэрэгтэй байна. Тэгээ энэ завгүй нөхцөл байдалд тэ гар утас байна, компьютер байна. Тэгээ эргэн тойронд маань ийм байхад яаж цаг гаргах вэ гэдгийг бодоод тунгаагаа та өөрөө төлөвлөгөө гаргаад та хийх хэрэгтэй, үйлдэх хэрэгтэй. Одоо яг 2 сар болохоос өмнө, цагаан сар болохоос өмнө та бас энэ хэд хоногт оройд юм уу өглөөд өөрийнхөө цагаар сууж байгаа төлөвлөгөө гаргаарай. Тэгээд тэр төлөвлөгөөнүүд чинь жишээ нь юу байж болох вэ гэдгийг та бодож байгаад гаргаарай. Нэг ишлэл нэг өдөр уншиж болно. Нэг бүлэг нэг өдөр уншиж болно. 3 бүлэг нэг өдөр уншиж болно. Тэгэхээр марталгүйгээр санаарай. Оны эцэст хэдүүлээ ямар төлөвлөгөө гаргасан. Тэгээд тэр төлөвлөгөөгөө дагаж чадсан уу, хийж чадсан уу, үр дүнгууд гарсан уу гэдэг талаар хэдүүлээ бас дүгнэн ярилцах сайхан цаг гарнаа гэж найдаж байна. Тэгэхээр бидний нүдэнд харагдж байгаа хэсэг маань бидний бие махбод байгаа. Тэ? Бидний харагдахгүй хэсэг бол бидний сэтгэл байна, бидний сүнслэг амьдрал байна. Тэгээ би нэг бодит бидний нүдэнд харагдахаар жишээ үзүүлээд тэгээд өгийнхаа цагийг дуусгая гэж хүсэж байна. За амраа гараад ирж. Амраа гарч ирээд за байж гараа. Ананд гараад ирээрэй. За та хоёр ингэж зогсож байгаарай. Хүмүүс рүүгээ хараад зогсож. За хүмүүс дундаасаа хиний охин Баатрагийн охин хэн блэ? Нэрийг мартсан. Нашир. Ананд ахыхаа ард гараад зогсож. Андыг танихгүй лөө? Гарахгүй мó? Урагшаа гараад ир. Тэр Ананд цаатлын агагийн ард гараад зогсож. За. Zeze, will you come and then stand behind the Amra? За. Бид нар нөгөө ингээ харахгүй штэ. Бид нар бие махбодыг л харж байгаа. За жишээлээд би үзүүлэе гэж бодсон. За Ананд Христэд итгээд хизээ Христ итгэсэн бэлээ Ананда? 2 жилийн өмнө. За Христ итгэсэн. Дөнгөж нэраа хөвгт төрөөд одоо сүнслэг байдлаар Баатрагийн охин шиг байгаа гэж бодъё. Амраа Христ итгээд хэр зэрэг болж байгаа лээ? 2010 он тий. Одоо 15 настай тий. За ингээд энэ хоёр ингээд сүнслэг байдлаар тий Христийг таньж мэдсэн хувь ялгаатай бай гэж бодъё. Тэр хоёрын залбирдаг байдал, сүнслэг байдлыг бид нар харж чадахгүй. Гэхдээ Амраа болохоор залбирдаг, тий Бурхныг сонсдог, Бурхантай хамт алхаж байгаа. Түүний сүнс яг Зезе шиг юм том тий байна.
За анандих тэгээд дөнгөж Христэд итгээд удаагүй байгаа. Тэр залбирлыг сурж ийн, мэдж ийн. Сүнсийг нь харъя гэх юм бол тэр охин шиг байгаа гэж бодъё. За тэр хоёрыг хараад инехгүй хүмүүсээ. Өөрсдийнхөө сүнслэг байдлыг харцгаая. Таны ард энэ охин шиг жижигхэн сүнслэг байдал чинь иймэрхүү байна уу? Эсвэл Зээзэ шиг таны настай адилхан Бурхныг таньж мэдсэн, өлсөөгөө, цатгалан Бурханд сэргэг тийм байна уу? Ямар байна гэж бодож байна. 7 хоногт нэг хоол идээд яваад байгаа гэд өнгөрсөн 7 хоногт хэлсэн шүү дээ. Тэгвэл ямар байгаа бол тураалтай байгаа юм биш үсттэй сонсож байна. За Амра Ананда баярлалаа. Thank you Зэзэ. Thank you for Баатрыг охины нэрийг марчаад бүр Баатрыг охин гэж болдгоо шүү. Баярлалаа. Тэгэхээр хүн болгон өөрсдийнх таны сүнс хаана байна? Таны сүнс ямар байгаа вэ гэдгээ бодож үзээрэй. Тэгээд би нэг шийдвэр гаргаасай гэж хүсэж байна. Шийдвэр гаргаж байгаа бол бүгдээрээ урагшаа гараад Бурхны өмнө залбираарай. 2026 онд Бурхан би таныг сонсох цагийг заавал гаргана. Саяныг хэлсэн Библийн ишлэлүүдийн дагуу, өгүүдийн дагуу Есүс үйлцсэн бол хэдүүлээ үйлдэцгээгээд шийдвэр гаргаж байгаа бол өөрийнхөө төлөвлөгөө нь таны эрдэнэ хаана байна? Тэр эрдэнэ чинь Бурхантай өнгөрөх цагийг байлгахыг гэж шийдвэр гаргаж байгаа бол та урагшаа ингээ гараад шийдвэр гаргаад залбираарай. Тим шийдвэрийг гаргаж байгаа хүмүүс нь урагшаа гараад залбираарай. Хамт залбирая.